За би ерөнхийдөө нэг асуух гэхээс илүү гэлжнэ. Тэгээ энэ хуулийг бас улсын хурлаар хэлцэсгэн дэмжигдсэн тохиолдолд бас ажлын хэсэг заавал гаргаж нэлээд сайн ярихгүй бол яг энэ одоо нөхцөл байдлуудыг одоо буруу мэдэрдэг хүмүүс энэ хуулийг бичсэн юм уу? Би одоо цогтбаатар дараад л их л сони юм гартан бариулсан байгаа юм да. Энэ захиргааны ерөнхий хуулиар явдаг зүйлүүдийг хууль тогтоомжийн хууль дээр оруулж ирээд хэм хэмжээний батлага акт ирэх болох зохицуул дараах асуудлыг тусахгүй гэж байна. Албан татвар төлбөр хураамж тогтоосон харилцаа гэж байна. Орон нутгийн эрх мэдлийг ингэж авч болохгүй шүү дээ. Орон нутаг буюу иргэдийн төлөвчдийн хурал, за шат чатанда засгийн газар магадгүй зарим одоо хураамжийн асуудал дээр асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн ч гэсэн дээд доод хэмжээнд тааруулаад улсын хурлаас олгосон тэр бүрийн эрхийн хүрээнд татварыг тогтоодог байхгүй. Малын үлийн татварыг одоо хэдүүлээ 330 сумаар энд ярьж болохгүй шүү дээ. Тэгэхээр ийм зүйлүүдийг ингэж оруулж ирээд сүүлдээ энэ хууль батлагддгүй шатан руу ороод орон нутаг юу ч мэдхээ болоод явах нэ. За дээрэс нь энэ одоо татварын харилцааг зөвхөн хуулиар гэдэг бол өмнө байгуулсан энэ хөрөнгө оруулалтын гэрээ болон бүтээгдэхүүн банк нь шууд нөлөөлнө. Тэнд тогтворчсон зүйлүүд шиг өөр тийшээ явах гэж байна. Тэгэхээр манай энэ хуульчид боловсруулж байгаа хүмүүс жоохон бодолтой байгаа чи. Юу хийж юу сэтэд байна. Хоёрдугаарт ингэж байгаа. Монгол Улсын үндсэн хууль заасан хүний эрх зүйчлөлөг хязгаарлах харилцааг тусгаж болохгүй гэж байна. Яг нь хуулиар эрх олгосон хүрээний хэмжээнд бас зохицуулалтаа хийж өгнө. Энийг хянах хэрэгтэй. Магадгүй тэр захиргааны хэмжээний актын хяналт бүртгэлийг засгийн газар тэр дундаа хууль зүйн дотоод хэргийн ам биш, улсын хурлын таамагны газар дэрэгдээ авчрах хэрэгтэй байхгүй. Дэрэгдээ авчрах хэрэгтэй. Түүнээс биш одоо жишээ нь ийм зүйл байдаг. Улсын хилээр импортоор оруулж ирэх бараа материалын одоо тоо хэмжээ хязгаарлалтуудыг тавьдаг. Ийм зүйлүүдийг жишээ нь оруулахгүй гэж тавьдаг. Энэ нь тэгэхээр үндсэн хууль заасан аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэхийг хязгаарлаж байна гэд сүүлдээ эргээд улсын хурл ингээд бараа материалын жагсаалт батлаа явж идэг ийм юм л орчих үйдээ. За энэ дараагийн ноцтой залт байгаа. Энэ хуулийн 12-ын 2 заасан буюу төсвийн хуулийг ярьж байгаа. Тухайн жилийн төсвийн хууль. Хуулийн төслийг дагалдуулан бусад хууль тогтоомжийн төсөл өргөн мэдүүлэх тохиолдолд тухайн төслөөр зөвхөн төсөв санхүүгийн харилцааг зохицуулна. Энэ өөрөө эргээд Монгол Улсын үндсэн хуульд хууль батлах квотын асуудлыг тусгаж өгөх концепцийг л ярих ёстой болохоос биш. Энэгээр удаад магадгүй ингээ барилгын норм дүрм стандартыг өөрчлөе. Шин төрлийн жишээ нь харилцаануудыг өөрчлөөд төсвийг нь тавилаахэд холбогдох барилгын үйлдэл нөөцт оруулж болохоо өчлөн шүү дээ. Боловсролын үйлдэл нөөцт оруулж болохоо өчлөн шүү дээ. Хүүхдүүдийн хоолны мөнгийг нэмчихье гэдэг тэгдэг ийм шаардлагуудыг хангасан ийм сургуулиудыг нэмнэ гэдэг чдэг боловсролын хуулийг хөндөж чадхаа болчихлоо шүү дээ. Энэ Монгол төрийн үйл ажиллагааг гацаачж байгаа байхгүй. Тэгэд ерөнхий За микрофон гүйцээгээд өгье. Бүлгийн одоо ярьсан байгаа. Тэгээ би нэг чуулган дээр ингээ хилцэсхийн дэмжиж одоо явъя. Эндээс авах санаанууд би үгүйсгээгүй шүү. Тэгтээ ийм зүйлүүдийг одоо жишээ нь хууль санаачлагч хүн уншихгүй байгаа байхгүй. Тэгэхээр та хэд мэдээллийг юусоо өгөхгүй байх гэсэн боловсруулсан хүмүүс. Тийм учраас би энийг одоо улсын хурлд хилцэсхийн шийдсэн тохиолдолд ажлын хэсэг гаргах ёстой. Ажлын хэсгийг ахалж ажиллах ийм саналыг би бас байнгын орооны дарга бүлгийн дарагт тавьж байна. Энд бас одоо нэлээд туршлагатай гишүүд бас орж дуурахгүй бол эн чинь ингээд сони юм руу явах гэдэг шүү. Би энийг л хэлж байгаа. За ингээд асуулт алгана.